Альбан устдыг 2025 оны төгсөлд Амралтны Монгол хэлний галз дагаврын тухай өгүүлэл өгшөндөө тийм. За Амралтын Монгол хэлний галз дагаврын тухай өгүүлэл нь нийгмийн хэлний эдийн засгийн 14-р баталд хэлсэн. Тус өгүүлэлт Монгол хэлний нийгмийн дагавар болох галз дагаврыг утга бүтэц байрыг хам болон цуваа цагийн үүднээс тодорхойлж ирсэн юмсан. Энэхүү өгүүллийн бүтцийг авч үзвэл товч агуулга төлхөөрөг удирдлагын судлагдсан байдал үүлээс үүлэг бүтээх галз дагаврын утга, галз дагаврын гал хэлбэрийн учир, зөвхөн галз хэлбэрээр тохиолдож буй хэлбэр, галз дагаврын хувилбар, байр, харьцаа, тэгээд дүгнэлт номлоо гэсэн бүтцтэй байсан. За энэхүү өгүүллийн агуулгын хувьд гэвэл Монгол хэлний нийгмийн дагаврыг бүтэц байр утгын талаас нь судалсан бөгөөд судлаачдын олон төрлийн саналыг дурдаж, за тухайн дагаврыг хэлний баримтаар ямар утга бүтцтэй бэлтгэхэд зарсан байсан. За тус өгүүлэлт дараах эд эдийн сайн алуудаа судалгааны сэдэв болон хамрах хүрээ тодорхой. За тухайн галз дагавар нь өмнө судлагдаж байсан боловч бүх талаас нь судлагдаагүй гэх санааг товч агуулгатай ингэж дурдсан байна. Тус судалгаанд бүх талаас нь судлагдаагүй галз хэмээх нийлмэл дагаврыг сонгож утга бүтэц байр хувилбарыг тодорхойлно. Судлаачдын дунд нийлмэл дагавар биш мөн гэсэн зөрүүтэй саналыг нэгтгэхийг оролцсон гэж бүтээгрийн судалгааны бүх тохиолдолд судлагдаагүй байгааг тодруулан дурдсан байсан. За эзэм шинжилгээний өгүүллийн бүтцийн хувьд бис дараалалтай ерөнхийгөөс нэгжээс ерөнхий гэсэн бүтцийн дагуу ойлгомжтой зэгцтэй болсон байсан. За өмнөх судлаачдын бүтээл судалгаануудад хүндэтгэлтэй хандаж тухайн дагаврыг аль нэг талаас нь судлалын эрдэмтнийг дурдж юу гэж утсныг нь товч дурдсан байсан. Жишээлбэл бол гэдэг судлаачид валц галз ээлж дагаврыг тухайн үйлийг ахинд авсан байдлын утгатай мөн янз бүрийн хөдөлгөөн зас өгүүлэг үүсгэнэ гэж үзээд аниулц, эргэлц, найгалц, харгалц, хамгалц, яралц, сорталц, сэтэлц, сарвайлц, улайлц гэсэн иймэрхүү жишээ татдаг гэх зэрэгээр зарим хүмүүс нь энэхүү дагаврыг нийлүүлж үздэг зарим нь болохоор дан дагавар гэж үзэж байна гэсэн янз бүрийн судалгаануудыг судлагдсан байдал дээр дурдж өгсөн байсан. За тавьсан зорилгын дагуу судлаачдын саналыг дурдж энэ галз дагавартай үсэг тал бичгээс шүүгээд яг ямар үед яаж тохиолдож байгаа гэдгийг ангилж хүснэгдэл энэ хэлний баримтаар тодруулсан боломжтой байсан. За дүгнэлт тодорхой байсан. Ихэнх тавьсан судлаачдын саналыг нэгтгэн дүгнэнэ гэдгсэн бол дүгнэлт дээрээ ээлж дагавар нь га, ма, ва, ба гэсэн хагас үүрэгтэй дагаврын араас тодорхойлж байгаа хэлбэр юм а. Галз дагавар нь сангалц, харгалц, төдгөлц гэх мэт цөөн үгсийн үгийн бүтцийг идэвхтэй хэрэглэгдэж байгаа хэлбэр нь идэвхтэй үйл язгуураас сэтгэл хөдлөлийн байдал хэлхийх утгатай үг үсгэх галз хэмээх дагавар болж өсөөгөр үүсэн хэмжээгээд энэ галз гэдэг нь яг ээлж гэдэг дагавар нь болохоор энэ га, ма, ва, ба гэдэг хагас үүрэгтэй дагаврын араас тохиолж байгаа хэлбэр байна гэж үзээ. За галз гэдэг дагавар нь дангаараа болохоор энэ төсөөгөр үүссэн тэгээд бас яг ганцхан тийм утга илтгэхгүйгээр тухайн залгуу бүтээврээс гадна тэр язгуу бүтээврийн утгаас хамаарат бас янз бүрийн утга илэрхийлж байна гэж дүгнсэн байсан. За зарим статистикийн зүйл үгийн утгын тайлбарыг ингэж бас жишээлбэл энэ харгалз гэдэг үг бол 3 янзын утгатай байна гэж тайлбарласан боловч энэ үгийн утга нэг тал бичигдэл байгаа юу, өөр тал бичигдэл байгаа юу гэх зэрэг эдгээрийг бас ямар их сурвалжийг тодорхой болгох бас зохиомжтой юм болов уу гэж бодсон. За зарим нэг найруулгын аль эсвэл техник алтай юм болов уу гэж үзэхийн зүйлсээсэн. Жишээлбэл харин га төгсгөлт язгууны араас ээлж хэлбэрээр тохиолдож байгаа нэг хэсэг байгаа бөгөөд байгаа ба үүнийг шууд галз дагавар гэж үзэх болохгүй юм гэх зэрэг. За тэгээд бас дүгнэлт хэсэг дээр нь хивээгүй гэх зэрэгээр зарим нэг үг биш үсгийг үлдээсэн ийм алдаанууд гарсан байсан. За энэ 3-р зарим нэр томьёоны тухай гэсэн энийг гэхдээ би яг шүүмж гэж үзэхгүйгээр энэ асуулт нэг энэ теорийн судалгаанд яаж байдгийг санагдахгүй учраас бас энийг хэрэгжиж өөрөө ингэж үлдээсэн. За өнөр баян номон дээр болохоор ерөнхий шинжилгээний онолын үүднээс юуны юм утга үргээр нь язгуур залгуур гэж амьдлаа. За бүтээврийг язгуур залгуур гэж амьдлаад залгуур дотор нь ухтуур, оруулбар, дагавар гэж 3 ангилдаг гэж үзсэн. Тэгсэн чинь ануудынгийн судалгаан дээр болохоор тус өгүүлэлт галз дагавраар хэлбэрсэн гэж нэг бичээ дараагийн тайлбарт нь галз бүтээвэр залгаж байгаа бөгөөд өөр өөрөөр тайлбарласан. Энийг яг галз дагаврын
дагварын тухай гэсэн байгаа учраас тус өгүүлэлтэд дандаа галт дагвар гэж өгсөн юм зөв юм болов уу гэж бас утсан. За дүгнэлт гэх юм бол антомостер тэтгэлэг хөтөлбөрийн төсөлч ануучны Монгол хэлний галт дагварын тухай өгүүлсэн онлын түвшин алдаа тэтгэлэг рүү нарийн судалгаа болжээ. Хэлний хамгийн бага утга нийт бол бүтээврийн судалгаа нь бүтэцгийн шинжилгээний судалгаанд чухал ач холбогдолтой. Энэ үеийн сэдвийн шинжилгээний ач холбогдол бүтцийн хувьд зэгцтэй. Харин цаашид зарим техник алдаа болон нэр томьёог бас уншигчдын үднээс одоо төөрөлдүүлэхгүй байх үднээс одоо нэг ижил утгатай боловч одоо нэг нэр томьёогоор ч юм уу нэг үгээр илэрхийлж бичүүл зохимжтой юм болов уу гэж. За миний ашигласан юм шүү. Хаалт хандсан байх.